Манай байшин баруун өмнөд Номхон далайн New Arald оршдог. Бид байшингаа өөрсдөө бариад олон жил тэнд амьдарсан. Би хүн амын тоо 1300, 1400 орчим гэж үзэж байна. Халуун орнуудад амьдрахыг хүсвэл далайн шуурганд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Халуун бүсийн арлын шуурган Күүкийн арлаас баруун зүгт байгаа бөгөөд хойд зүгт баруун хойшоо чиглэж байна. Бидэнд жил бүр анхааруулдаг. Заримдаа бид анхааралтай сонсдог. Заримдаа бид шуурахгүй байхаа гэж боддог юм. Ньюегийн засгийн газарт бүртгэл баримтуудыг хадгалах асуудал дээр бэрхшээл тулгарсан. Аль ч хөгжиж буй орнуудтай адил нөөц хөрөнгө хязгаарлагдмал байгаа. Бидэнд Ньюегийн бүртгэл мэдээллүүд маш чухал. Бүртгэл мэдээллүүдийг шинжлэх хэрэгтэй. Тэд бүдгэрч мөн ялзарч байна. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бүгд алга болно. Одоогийн байршлал баруун зүгт 120 хэмд, өмнөд зүгт 15 хэмд байна. Энэ нь 5 дугаар зэргийн 285 км/цагийн хурдтай маш аюултай циклон шуурга юм. Тэгтэлгэнд салхины хүч нэмэгдэж илүү хурдтай салхилах нь сонссон. Би бүх зүйлээ хямгадаж далд хийгээд хаалга цонхнуудаа битүүлэн хадаж байшингаан бэхэлж хамгаалсан. Шуурганаас болж дээвэр хуурч эхэлсэн. Бидний урд өмнө нь харж байснаас илүү хүчтэй циклон шуурга байлаа. Далайн том давалгаанууд байшин руу цогцлон давалгаалж байсан. Бидний гэртээ байхад байшин маань маш том давалгаанд өртөж цогцсон юм. Давалгаа ирж цогх гэж бүүг би өмнө нь хизээж сонсож харж байгаагүй. 2004 онд 5 дугаар зэргийн маш хүчтэй циклон шуурга Шинэ Зеландаас зүүн хойд зүгт орших арлын Ньюе улсыг нэрвэв. Энэ гамшигын уршгаар эрг хавийн газрууд тэр чигээрэн сүрэхэд 2 хүн л амнасаа алдсан нь гайхамшигтай. Хэдийгээр Хенри Эрни Вэлш нарын гэр нь далайн түвшнээс 90 тохоо өндөр газар байсан ч гэсэн авраг том давалгаанууд хадан хясаа эргүүдийг бүрхэж замдаа мод ургамлыг сүйтгэн хүний гараар бүтсэн барилга байгууламжуудыг хуу хаман одож байлаа. Арлын бусад хэсэгт 320 км/цагийн хурдтай салхитай байсан юм. Олон жил өнгөрсөн ч гамшигын уршиг бодтой байсаар байна. Засгийн газрын сайд Тогиа Сиано хоолой бүсэд учирсан хохирлын талаар товч танилцуулсан юм. Циклоны учруулсан хохирол нь үндсэндээ шуурганы давлгааны улмаас далайн давстай усны үүсгэсэн хохирол байсан юм. Салхи давлгаануудыг өндөрлөг газар дахь байшин барилгууд руу аваачиж байлаа. Музейн хувьд бүх зүйл алдагдсан. Миний бодлоор музейд арал орчмоос олдсон байгалийн шинжилгээний зүйлсийн цуглуулга хадгалагдаж байсан. Хууль зүйн хэлтэст буй манай бүртгэл мэдээллүүдэд ерөнхийдөө газар орны болон төрсөн нас барсан тухай бүртгэлүүд, гэрлэлтийн талаарх мэдээллүүд болон шүүх хурлын баримтууд байдаг юм. Хэдэн жилийн өмнө Family Search-ийн сайн дурын ажилтнууд Ньюегийн чухал баримтуудыг бичил хальсанд тун идэвхтэй буулгаж авсан юм. Тэдгээр нь Юта мужийн Солт Лейк хотын цуваа уулс дахь Granite Mountain Vault-д хадгалагдаж байсан бөгөөд устгагдсан бүртгэл баримтуудын шинэ хуулбарыг Ньюегийн засаг захиргаанд бэлгэлсэн. Энэ үн цэнтэй баримтууд нь төрсөн, нас барсан болон гэрлэлтийн бүртгэлийн 30 мянган зураг хийгээд Ньюед цагаашилж ирсэн европчуудын бүртгэлийн индексийг агуулж байлаа. Баримтууд нь Ньюе эмэгтэйчүүдийн өмчлөлийн эрхийг тодорхойлдог угийн бичгүүдийг агуулж байв. Мөн бусад өвлөж авсан өмч хөрөнгийг тодорхойлоход ашиглагдах угийн бичгүүдч байсан. Өмнө нь бичил хальсанд буулган хадгалж авсан зүйлдээ бид байнга найдаж болно гэдэг нь маш ач холбогдолтой зүйл юм. Хэдийгээр тэр үед бид зарим зүйлээ алдаж болох байсан ч найдан үлдэж чадах бүртгэл баримтууд байгаа гэдэгт том баяртай байв. Тэрэнд бид маш их баяртай байгаа. Байгалийн уур хилэн оймод барилгуудад болоод Ньюегийн хүмүүст их хүндрэл учруулсан. Хэдийгээр байгалийн гамшиг их хуулбаруудыг устгасан ч гэлээ. Хүмүүсийн дурсамжит үйл явдлыг хадгалж буй чухал бүртгэл баримтууд нь үрд устдах ёсгүй юм.
Өнгөрсөн цаг хугацаанд дах бүртгэл мэдээллийг сэргээх нь энэ арлын оршин суугчдад ирээдүгэн харж түүнийг нь дахин байгуулахад туслах ажлын нэгэн хэсэг болно.